Сайн байцгаана өрхөмлөд үзэгчтэй. Арслантай авдар нэвтрүүлгийн ээлжиднгийн дугаар эхлэхэд бэлэнсэн байна. Манай өнөөдрийн дугаарт Нацаг дөржин нэрмэг шингэл телевизийн ухааны доктор профессор Сүглэгмаа агч бол Дорнод аймгаас Алтан чимэг агч маань оролцож байгаа маа. Сайхан намар цацгааж байна уу? Сайхан намарч байна. Та сайхан намарч байна уу? Сайхан. Тэгээ одоо манай Арслантай авдар гэдэг нэвтрүүлэг бол одоо Богдхааны ордон мэдсэн хаан төлсөн өргөө гэж энэ сайхан мэдтгэлийн өргөнөөс үзэгч та бүхэн нэвтрүүлэг маань хүрдэг байгаа. Арслантай авдар нэвтрүүлгийн одоо эрхэм зорилго бол одоо Монголын ахуйн соёлыг олон түмэнд түгээн дэлгэрүүлж таниулан сурталчлах зорилготой. Тэгээд хэдүүлээ яриагаан бол одоо Сүглэгмаа агчаас нэг зүйл ихлээд асууя. За. Монгол ардын одоо ахуйн соёл гэдэг бол Монголын ард түмний ахуйн соёл гэдэг нь үнэхээр сайхан, шахагдшгүй, барагдшгүй сайхан баялаг төвхтэй. Тэгээд өнөөдөр яг энэ манай Монголын ахуйн соёл одоо орхигдоод байна гэвэл та үүнтэй санал нийлэх үү? За, ер нь бол хүмүүс энэ Монгол ахуй хоцрогдлоо, орхигдлоо гэж ярьж байна л да. Гэхдээ нэгэнт нөгөө амьдралынх нь хэд маяг өөр болсон болохоор хүмүүсийн амьдралын тэр орчин өөр болсон. Амьдралынхаа орчныг дагаад одоо бидний өмсч зүүж байгаа хувцас эсвэл эдэлж хэрглэж байгаа зүйл те. Энэ юм бол өөр болсон тий. Тэгвэл тэрийг орхигдсон хоцорсон байна, байхгүй болсон байна гэж бид нар өөрсдөө яриад байх юм бол хэн тэрнийг байлгахын төлөө явах уу? Тэгэхээр бид нар өөрсдөө тэрийг харин гэр дотроо, бүл дотроо ярьдаг, тэ өр хүүхэдтэй ярьдаг, өвлүүлдэг. Тийм л байхад энэ бол монгол хүн байж хаад монгол соёл гэдэг юм байж л байх зүйл ах л та. Тэгэхээр манай Арслантай авдар нэвтрүүлэг маань Монголын ахуй хэрэглээний зүйлсийг нэвтрүүлгийн явцад хийдэг байхгүй. Тэгээ энэ удаад бол одоо манай Алтан чимэг ихч бол одоо хөөргөний дайлан хийхээр одоо бэлдсэн. Тэгээд одоо танд бас энэ хэсгийг өгөх хаа. За. Тэгээ зүү орох гэдэг энэ сайхан ойдлоор хөөргөний дайлангугаас хийж уралдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энүүгээр энэ зүү орох ойдлоор одоо ийм энэ бол одоо баг л бэлэн болсон. Тэгтээ дутуу голын цэцгээ оёгдох юм байна те. Ийм байгаа. Тэгээ энийг бол манай Алтан чимэг ихч одоо танд одоо хэлж ярьж өгөх хаа. Бэлдэж авчирсан байна. За. Зураад авчирсан байна. За. Энэ хөөргөний дайлангийн бэлтгэцийг бол одоо манай Сүглэгмаа агч оёхон байна. За. Ер нь багада зүү ороож энэ хөөргөний дайлан гэдэг юм бол 10 жилийн боловсрал 10 жилийн хүүхдүүд бас юу яадаг шүү дээ тийм. Зааж өгдөө шүү дээ тийм. Тийм бидний сургалтын системд орсон. Жохон баг чинь юу яадаг байсан юм бэ? Энэ сүүл нь. Тийм энэ зөв зүйл юм уу? Тий. Манай Алтан чимэг ихч одоо үзэгчдэд өөрийгөө сайхан танилцуулаад. За тэг та. Тэр хооронд би энэ зүг. Та шууд өөрөө. Би Дорнод аймгийн цагаан уус сумд төрж өссөн. Тэгээд даанасаа эцэгхийн гар дээр хөдөө мал дээр өссөн. Тэгээ ерөнхий улсын сургууль сураад тэгээ худалдааны техникумыг төгсөж мэрэгжлээрээ Дорнод аймагт ажилласан байнамаа. Тэгээд одоо мэрэгжлээ солиод нэг ойдлчин болчоод явж байна да. Сүлсэн надад. Манай монголчууд дахиад нэг болсон үлээд хөдөө гэртээ байж хатад ерөөсө дандаа эмэгтэй хүн болгон хүүхэдтэй дээл, эхнэртэй нөхөртөө дээл, цагаан сар болгоноор дээл. Тэгээд юу тэр нэг баригадын өдөрлөг гэж нэг болдог тийм ээ. Тэрэнд бас байнга дээл, шин дээл өмсөөл явдаг. Тэр их сайхан юм шүү бас тийм ээ. Бидрийг жоохон баг чи ер нь бол нөгөө яг одоогийнх шиг ингээл нэг цэцэрлэг мэцэрлэгээр явахгүй шүү дээ. Бид нар чинь бүр багадаа ээж авахаа хажууд байна. 8 нас хүртэл ээж аваа хажууд байна шүү. Тэгээд тэрний дараа сургуульд суун. Тэгээд тэр юу их зөв хүмүүжил байсан юм шиг санагддаг шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр айлын хүүхдийн хүмүүжилд өөр хэн нэгэн дорж юм уу долгоор оролцохгүй шүү дээ. Ээж аав 8 нас хүртэл хүүхдээ өсгөнө гэдэг бол тэр бүх ёс заншил ядчил суух суудал тий аягаа яаж барих, хүнтэй яаж мэдлэхээс гисүүлэл бүх зүйл тэнд аль хэдийн дадал болцсон байдаг. Юм оёхын тухайд бол бид нар харьцангуй нөгөө манайх бас эгчтэй дүүтэй өссөн учраас бол бид нар багасаа жоох юм ойж өссөн л доо. Харьцангуй ямар ч гэсэн нэг дээл хувцаа бол өөрсдөө оёд өмсчдэг жишээ. Тэгэл бидрийг баг чи нөгөө хатгамал их ойж гэрээ их гойдаг байсан. Тийм нөгөө нэг 10-чнууд янз бүрийн тэгэл ор хөнжлийнхөө юу тэр чинь бүр одоо жимбитл бүх айлууд нэг нэгнээсээ өрсөлдөөл нэг нэгнээсээ зургийг нь холж аваад тэгж гэрээ гойдаг байлаа ш. Олон охтуудтай айлын гол ажил бол гэрээ гоёх штэ. Өөрсдөө гоёхоос гадна тэгдэг байсан. Тэгтээ харин тэгтээ зүү орохыг бол ер нь ойж байгаагүй ш Алтан чимэг их ч одоо яа. За эхнийхээ дараагийнхаа хатгацыг байна шүү. Энэ нөгөө юуныхаа ард талд нь хатгаж байна. Ард нь хатгаж байна. Ойр яхтсан сайн.
Тэгэл зүгээр нэг ороогоор дараад идэг тий. Тэрийгэ дараад л явна. Тий. Уул нь бол эн чинь багт бол бас заалгаад гайгүй хөөрх юм хийж л байсан тий. Одоо тэгээд нэг төвсөрөн газар удажчаар бас төсөөрдөг байх л. Төсөөрөд тэгээд эн чинь олигтой баг гэртээ олигтой зүү утсгүйч айлууд байдаг гэд ээж авдаг загнаад идэг болсон билээ шүү дээ. Гэтэ харьцангуй гайгүй бас ирэхгүй шүү дээ гэж Монгол хүн болохоор нэг тэгж бүр зүү утас барихгүй дээ тултал бүр юу яахгүй. Тэгтээ харьцангуй одоо ингээл алтан жимэг ихтэй харьцуулаад оёно гэхэд бол холол гар хөл холол болцсон байна. Тэгээ энэ утас нь бас ирчлэгдээд л ах шиг нөгөө муу хүний юм гэж хэлдэг үлээ те. Одоо өнөөгийн хүүхдүүдийн энэ өсөж торинж байгаа газар одоо орчин нөхцөл тийм ээ. Нийгмийн амьдрал та хоёрыг баг насны тэр одоо орчин нөхцөл нийгмийн амьдрал бол одоо тэнгэр газар шиг ялгаатай шүү дээ тийм ээ. Тэр тухайн үеийн хүүхэд байх насныхан дурсамжтай зүйлээс одоо үзэгчдэд сонирхуулж ярил. Тий. Би бол өмнө говьд хамбогдсон. Яг манайх чи галбын говь штэ. Галбын говийн тэмээч айлын хөхөд ээж аав маань малчин тэгэл яг тэр үеийн л жишгээр бид нар чинь тэгэл гэртээ эгчигээ дагаж ахыгаа дагаал аргал төвшөнд яваал мал хариулаад тэгж л өссөн. Тэгэл батганы бэлчээрт батга хариулаад тэгээ тэр тийм юугаар өссөн болооч тэр юм харьцангуй бид нар ядаж л хүнтэй ярихад эрхвш монголоор ярьдаг гэж боддог штеп тий. Одоо чи монголоор ер нь монгол хүн байгаа гэдэг утга нь бол хамгийн одоо энэ юу гэдгийг тэр тухайн үндэстний хамгийн цөм юм бол хэл штеп. Хэрвээ хэлэл устдах юм бол тэр ард түмнийг одоо ямар их соёл нэхэд нэмэргүй, ямар их одоо юу гэдгийг өнцөрхөг үзэл юу гэдгийг тийм юм нэхэд хэрэггүй. Тэр хичнээн би монгол хүн байна гэж англиар хашгираад яах юм тийм ээ. Тийм штеп. Тэгэхээр харьцангуй бид нар хөдөө өссөний нэг юу бол их сайхан монголоор дажгүй сайхан ярьцгаадаг хоорондоо. Тэгээд тэр яг өвөг дээцийнхээ хажууд эцэг эхийнхээ хажууд өссөн учраас харьцангуй нөгөө ах уй соёл маань бидраас нэг холдоогүй. Харьцангуй одоо сумын төвийн хүүхэд хөдөөний хүүхдийн хоёрын л ялгаатай шүү тийм ээ. Суудал юу их өөр штэ. Явж байгаа явдал хүртэл өөр байдаг гэж байгаа тий. Тэгдэг штэ тий. Таны хувьд одоо хүүхэд нас хэрхэн хаана өнгөрж байваа? Одоо үснийхэн тухайд жоохон дурсан ярил тийм ээ. Миний хүүхэд нас Доронтой аймгийн Цагаан усын 3 дугаар багийн нутагт хар толгой гэдэг газарт тоглож наадаж өссөн. Би тэгтээ тухайн үед 9 настайдаа сургуульд орж исэн. 8 9-дэд л бараг ордог гэсэн. Зарим хүүхд 10-тайдаа ч ордог байсан мэт тэр үед чинь. Тэгээд 8 жил төгсөөд л сургуульд явж байлаа. 1-р ангид ороод л ер нь сумын төв бараадсан да. Ёстой жинхэнэ чулуугаар тоглож исэн. Одоо тэгэл аргал түлээ түүхэд бол бут харган бут харган түүн, аргал түүн. Аргал түүхтэй дандаа нөгөө юугээр арга тий арга үр сав барьж л төвжсэн шүү тий. Тэгж түүх. Тэр нөгөө монгол хүний бас тэр аргал түүн гэдэг чинь гайхамшигтай юм байна шүү дээ. Ер нь бол хүмүүс нөгөө нэг аргал түүн гэхлээр зүгээр л нэг одоо хоол цай буцалгах түлшдэг хүлж ирэх юм боддог бах тий. Тэгтэл яг тэр монгол хүний аргал түүх ухаан гэдэг бол ерөөсөө тэр хээрөөдөө тэр бодох ганцаараа өөртөөгөө ярих, өөр дотор хүнтэйгээ ярих, бодох ямар нэгэн зүйлийг одоо юу гэдгийг те одоо ингээл бид нар ингээл харьцангуй уцаар ч юм ингээл хоорондоо маш их ярьж байгаа юм шиг мөртлөнгөө яг хүн ингээд өөртөөгөө яриад суух тийм цаг үеж байхгүй болсон шүү дээ. Одоо бараг л 23 цаг хүртэл тэр утас байнга дуурж байна шүү дээ те. Тэгээ байнга тэр амны албаны янз бүрийн хүмүүс байнга ярьж байна. Тэгээд энийг ийм хотын амьдралч их хөл хөдөлгөөнтэй нүсэр юм те. Тэрэнд бид нар ингээл дарагдаал тэгэл бараг тэр 23 цаг болоход л тэр утас унтраал тэгэл дэрэн дээр толгой тавиал хүн тийм биш үү. Тэгээ тэр дээр юу хүмүүс бол тийхгүй шүү дээ. Тэр аргал түүхтэй цаг гэдэг бол маш их юмыг бодно, бясалгана, тэрийгээ тэх юм байна, энийгээ ингэх юм байна гэж бодноо. Тэрэнд би тэгээ хэлсэн байх шүү. Энэ зүйлийг ингэх ёстой юм байна шүү. Хүүдээ ингэж хэлж явуулах юм байна шүү гэдэг юм уу те. Энэ бол тийм зүгээр нэг төлөш артуулах ухаан биш. Маш их тэр магадгүй одоо тэгдэг штэ Монгол төрийн ухаан гэдэг бол гэрийн ухаанаас эхэлдэг гэж ярьдаг. Тэр гэрийн ухааны нэг том юм зүйл нь бол тэр аргал түүх ухаан гэж боддог штэ. Тэр ахуйн соёл гэдэг нь ерөөсө тэр чигээрэл аргал түүхээс ихсүүлээд хүнд ач холбогдлын өөр байдаг юм билээ. Манай говьд ч нөгөө салхи их сайхан одоо талын салхитай штэ тийм. Тэгээд нартай тийм. Тэгээд тийм нөгөө
нэг тийм уул жалган тавчигдахгүй тийм ер нь тэнүүн газар шүү дээ говь гэдэг чинь. Тэгээд би бол тэр говьд л аргалдуулж өссөн хөөж шүү дээ. Тэгээд нэг удаа нөгөө Хинти аймагт Сарал уяхын нутагт очихгүй аавынх нь ойлголоо. Тэгээд бид нар тэнд очиод нөгөө эмэгтэй хүмүүс чи бид нар аргалдуулж бид нар бэлдээл өглөө аргалд явсан. Өглөө эрт усаад би аргалд хөдөг хүн болоо явсан чи өглөө эрт тэр хангаад чи нэг ч нойт хуурай аргал байдгүй юм билээ шүү дээ. Тэрийг жишээлбэл говийн хүн мэдэхгүй байгаа хгүй өглөөрт босоод яваал тэгэл одоо тэр саваад үргээд ирнэ гэж бодоо явсан чи ерөөсөө хураа аргал байхгүй. Тэгээ нөгөө эцсийн хураа аргал байсан ч шөнийн шүдэр буугаад нойтон болгочихдаг юм лээ шүү дээ. Тэгээ бодчихсан байхгүй. Энэ нутаг энэ хэдийгээр нэг л аргал түүх гэдэг үйл байвчиг нутгийн өөртлөө өөр байх нэг шүү гэд бодож ирсэн шүү тий. Ер нь ингэдэг юм билээ шүү дээ. Нутаг одоо хүний нутгийн онцлог гэдэг үл их өөр үмс. Одоо жишээ нь говийн хүмүүс болохоор тал нутаг шиг их өөдөн сэтгэдэг. Хангаа газрын хүмүүс болохоор энэ уулын цаана юу байгаа бол гэж бодохоос ихсүүл их ухаантай хүмүүс байдаг гэл ярьдсан мэлээ. Энэ бас үнэхээр зөв баха. Тэр нөгөө дээд хөхнөрийн монголчууд нэг найр болоод тэрэнд дуу сонсохгүй юу? Тэр найрын тэр хүмүүс дуулж ин л да. Тэгээд дуу сонссон чинь мэдгүй манай энэ талын монголчуудын найр наадамч их ажин зөөлөн дуулж байгаа дуунууд нь хүртэл их зөөлөн айдуу тийм байт юм билээ шүү дээ. Тэгсэн тэр их уулархаг нутаг болооч тэр юм уу тэр найран дээр дуулж байгаа мөртөө яагаад чи надаа ингээл бүр ямар чанга дуулд юм бэ гэж бодогдоод тэгэл тэр эхэлсэн дуу болгоно ингээл бүр тэр дээшээ яваад өгөн заяа. Тэртээ дээшээ л яваад өгөн. Тэгэл би бодчихсон тэр энэ нутгийн онцлог хүртэл энэ дуун хүртэл байдгийн шин гэдэг юм. Одоо ингээл манайд ч гэсэн тийм шүү дээ. Хотгойд дуу ингээл хүмүүс хотгойд дуу дуулахад л ингээл ерөөсөө тэр дээшэл тэр даримагчийн тэрийн дуулж байгаа дуу бол ерөөсөө дээшэл яваад өгнө шүү дээ тий. А гэтэл энэ говь талын ууж байгаа газрын хүмүүс норбан зодгоон дуу энэ төр бол хичнээн дээшээ явлаач гэсэн нэг тийм тавиу ууж юу зөөлөн тэр айс байх шиг байгаа шүү. Тэгэхээр тэр нутгийн юу бол ер нь бүх юм шингэн чансан цайн төртөл шингэдэг байх шүү дээ тий. Баруун аймгийнхан, Сүхбаатар аймгийнхан гэл Сүхбаатар аймгийнхныг их цай сайтай хүмүүс гэж ярьдээ шүү дээ тийм ээ. Тий, оюутан байхад Сүхбаатар цангийн ажгууд явал яадаг гэсэн нөгөө цайндаа шууд шарбутаага хийгээл чандаг тий. Алтан чимээгч дандаа нутгийн хүмүүс тэгдэг үгүй юу? Сүхбаатартаа залгаайс гэж үгүй бах тий. Шууд шарбутаага хийгээл чандаг. Сумдууд руугаа бас тэгдэг байх. Тий, үзэмчин сэргэлэн сум руу бас яг тэгдэг. Тэр дараагангууд яг тэгж юм тий. Тэгээд тэр данхаа бүр нөгөө будаатай цагаа хийчихэд тэр данхаа сэгсрэл будаатай намт хийгээд байгаа тэгдэг юм билээ. Чимгээ хчийн үед одоо юм аяж эхлээд хэдэн жил болж ийнэ гэлээ. Би ер нь хүүхэд байхаас л юм их сонирхолтой хүүхдээсэн. Ээж маань ч нэг хордог байгаагүй. 4-р ангиас эхлээл миний мэтгэр бол 4-р ангиас эхлээл 90 давуу төөргөө ирэн мөнгөний 90 давуу гэж өгдөг гэсэн. Тэр 90 давууг Орсын 90 давуу тийм ээ. Эвдэж яасан да. Тэгээд юу палаж малаж өөртөө ойр зургийн юмнуудыг үлгээгээл өмсдүүлсэн тий. Тэгээд юунд оюутал сонирхолтой болохоор зэрэг ахын үйлчлэгээний темс аавна гэдэг 8 дугаар анги төгсдөг жилээ. Тэгсэн чинь манай багш үгүй чи худалдааны техникум өөр багшийн техникум тийм сургуулиуд байна. Үгүй би заавал тэрийг авмаар байна гэсэн. Манай гавьяат нэгдэл чинь Батхойг дарах гээд манай сумын дарга байсан. Тэгээд тэр гавьяат нэгдэл чинь хүнээ захиалсан ганц хуваарил ирсэн байсан. Тэгээд би тэр авч чадаагүй байхгүй ахын үйлчлэгийн темс. Тэгээд худалдааны техникум нийт хоолны ангид орж ирсэн. Тэгээд 85 онд ороод 88 онд төгсөжээ. Та тэгвэл юм аяхыг ер нь л гэрийн боловсрлоор л явж байгаа юм байна шүү дээ. Өөрөө сурсан тий. Гэрээрээ сурсан. Тий. Тэгэхээр одоо ингээд ажиглаад байхад хүүхдүүд тэр нэг чулуун тоглоомоор тоглоно гэж ер нь байхаа болж өдөө орон нутгийн хүүхдүүд дандаа нэг эртэн пиавар тоглоом байж идэг болсон байна тийм ээ. Тий. Тэгээ одоо хотод өсөж байгаа хүүхдүүд бол бүр тэрийг мэдчихгүй байгаа. Тэгэхээр таны шүлгэнд чулуун тоглоом гэж шүлэг байдаг тийм ээ. Тий, чулуун гэр гэж шүлэг. Тийм, чулуун гэр гэдэг. Тэр одоо чулуун гэр, чулуун тоглоомны утга учир болон тэр юу яасан нөгөө ер нь бол миний шүлгэнүүд нэлээд тийм юу гэдгийг Монгол үндэсний ах сэтгэл байдаг шүү дээ. Нэг тийм онцлог байна л да. Тий. Ер нь зохиолч яруу найрагчд гэдэг чинь мэддэг буюу өөртөө байгаа юм аа л бичнэ шүү дээ. Тий. Өөртөө байхгүй юмыг би яаж зохиож хүчээ тэр зохиол гэдэг чинь зохиох юм биш шүү дээ. Дотроос дөрвж гарах юм тий. Тэр чулуун гэр бол
бид нар нэг ярьж байгаад одоо энэ яруу найрагч Эрдэнэчээр бид нар ярьж байгаад үгүй энэ нэр нь чулуугаар ер нь хүмүүс тоглохоо болсон байна. Эрдэнэчээр нөгөө манай нутагт очихгүй юу. Тэгээд манай нутагт очиод бид нар нөгөө өвлжөө зунжаа бүхэл газараараа явал аав минь энэ бурхан болоогүй байсан юм чи. Тэгэл ер нь хүүхдүүд чулуугаар тоглохоо болсон байх шүү. Одоо ингээл чулуун тоглоомыг мэдхээ болчихж байгаа шүү гэж ярьж байгаад ер нь бичиж үлдээх хэрэгтэй юм байна гэх тэгээ бичсэн. Тэгээд тэрийг бүр тэгж бодсон учраас би бүр ингээл одоо яг тэр хан дугуйлахаас ихсүүлээл тэгэл баруун урд татвчнаас ингээл тэр зүүн урд татвч хүртэл одоо тэр гэрт юу бүх юм ёсоор байна шүү дээ. Тэр жолоо хичнээн хүүхдийн тоглоомч гэсэн. Ер нь монголчуудын хүүхдийн тоглоом гэдэг чинь дандаа бэлэгдэл, дандаа тэр аж төрхийн философик шингээдэг тийм юм байсан байгаа байхгүй. Монголчууд ер нь аж төрхийн философи гэж том философитой. Тэгээд тэр номоор олсон философоос гадна тэр өөрсдийн уугуул зан чанар, уугуул дадал, уугуул амьдралынхаа хэв маягаас олж авсан асар их тийм аж төрхийн философитой ард хүн биш. Тэр бүх юм юу ч ингэдэг вэ? Ерөөсөө энэ Монгол гэрийн доторх бүх зүйл чинь ингэдэг. Тийм учраас хүүхэд гадаа гараал тоглохдоо гэрийнхээ ханыг дугуйлаад тоглож эхэлдэг. Тэгэл гэрийнхээ ханыг дугуйлаад ханаа ширлахтаа л одоо ямар чулууг хаана байрлуулж яаж явах вэ? Ингээл гэрийн хоймор талын чулуунууд бол их гоё тийм мөөлгөр дөрвөлжин том байх жишээ нэ тий. Тэгэл ингээд зүүр тацавч хүртэл ингээд дугуйлаа. Тэгээ тэр гэр дотор одоо аав ээжийн ор тий бурхны аавдар тэгэл энэ зүүн иргэнэг тэгээ тэр хазаар хүмүүлдрэг хаана байх вэ? Эмээл хаана тохоотой байх вэ? Бүгд тэнд гэр дотор байна. Тэгээ тэгж үтсэн. Тэр Английн өөрөө их нэртэй яруу найрагч эмэгтэй л дээ. Рут Каллаген гэдэг. Тэр эмэгтэй бидний яруу найргийг орчуулсан юм. Бавад орж үлзий төгссөн бидний 4-5 яруу найрагч. Тэгээ тэр хүн тэр чулуун гэрийг орчуулж англи хэлээр орчуулж тавьсан байсан. Тэгэд хамгийн их тэр чинь ингээд уншихад их амархан шилэг шүү дээ. Өө тэгдэг шүү дээ. Гэрт юм байдаг. Өө яг энэ байж гэн гэл ингээд байрлаар ингээд монгол хүн шудрал уншаад өнгөн тийм үү. Тэр ном буцаад бид нар редакторлахад тэр хэдийн шүлэгний орчуулга дотор чулуун гэрээ орчуулах шиг хэцүү орчуулга байгаагүй шүү дээ. Тэр тооныг юу гэж хэлэх юм, авдрыг юу гэж хэлэх юм, эргэнгийг юу гэж хэлэх юм. Тэгээ ханын шир гэдэг чи юу юм те? Тотог гэж юу ингээд их асуудал болоод хоорондоо маргалдаад бид нар чинь тэгэл бүр эрдэмтэй номтой энэ тэнхийн орчуулагч нараас очиж зөвлөгөө их юм болж тэр шүлгийг орчуулсан шүүгэр. Тэгэхээр тэр монгол хүний зан төрхийн юм, тэр монгол юм гэдэг тэр монгол хүний сэтгэлгээгээр л боодог. Тэр байтугай монгол хэлээр боодог. Хичнээн хөгжилтэй байгаад дэлхийн олон түмэн тэр англи хэлээр яриад миний тоон татхыг бүрэн утгыг гаргаж орчуулж чадахгүй л байгаа. Хэрэгэлдэ тэр тийм. Энэ л манай Монголын бахархал шүү дээ. Ерөөсөө тэр штэ тий. Тэгэхээр та тэр чулуун гэр гэдэг одоо чирлэгнийхээ нэг 4 мөр юм уу 8 мөрийг явах боломж байна. Тэр их уртчилгэлдэ. Тэгтээ би жоохон хэсгийг уншия те. Ингэр газрыг тэгшлэн засч эрдний чулуугаар голомтоон тулна эрхэн хэдэн дүүгэн дагуулад эви тоглож унжин хатан нарны бүслүүр дагуулж хаан гэрийн ханыг дугуулна үйлээ толгодоон зүсэлж үүд хомрон тэгшгэн голлолно гэх тийм шилээ. Тэгээд тэр гэрт байх бүх юмыг гадаа байгаа юу хүртэл таван ошуу мала хаана бэлчээдгээ хүртэл бичдэг шүү тэр шилгэн дээр чинь те. Харин тийм билээ. Хаан тэнгэрт мөрлүүлж уссан тоонтой билээнэл хатан ингэр чирлүүлж тулсан тотогтой билээнэл 4 зүг 8 зохист ханаан дугуулсан их Монголын 4 жимэтэй уян дээр нь дэлхий ирж амас хийдгээ гэдэг дуустдаг шүү. Арай томхнын сонгож үхэр сэргэн сонголоо гэл тийм. Бүх мал сүргээ сонгосон гэл бүх юуг нь оруулсан байл. Улаан голдууг зүсэлж одоо ямаа гэлээгээл те. Таван шуу малынх нь юу энэ тэр одоо гэр доторхыг бүгд бичгээс гадна талын тэгж бичсэн үртэл бас учиртай л да. Тэр хот айл ингэж бүтнэ гэх. Тий, хормой чулуунаас бүтсэн хот айл ингэж басна гэдэг тийм юм. Тэр чинь тэр бидрийг жоохон байхад тэгээд нөгөө юу яадаг байхгүй юу? Ер нь тэр их бэлэгдэл агуулдаг. Тэр бид нар чинь ингээд миний яг доотлын эрэхтэй дүү эрэгтэй эмэгтэй хоёр дүү. Тэгээд миний дээр миний том их чинь ингээд бидэд тоглоно л доо. Тэгээд хамгийн олон адуутай айл манай тэр эрэгтэй дүү гэдэг байхгүй юу? Яаж ч уцал тэр ингээд адилхан л ингээд чулуу хэрээрээ зөөгөөл цоглуулж ирээд ахтал тэр бүр алаг чулуугаар л тэрний адуул улам олон болоод идэг байхгүй юу? Тэгээд манай эгч болохоор их олон хүүхдтэй ч юм уу бид нар нөгөө бүгдээр нөгөө тэмээч айлын хүүхд болохоор тэмээгээ хийн. Тэгээд тэр тэмээгээ чинь бүр 100 200 хүргэж штэ чулуугаар. Одоо ингээд амьдрал дээр харж байгаа ч гэсэн хүртэл манай тэр эрэгтэй дүү ингээд амьдралыг авч явж байгаа юу төрхин ч гэсэн бид нар бүгд одоо жишээлбэл тэр эрэгтэй дүү хамаг амьдралыг авч явал бидрийг ингээд бүх гэрүүдэд ээжээг нэгэснэ тэгж явж явах чинь. Тэгэл цагаан сараар нөгөө юм уут хийж өгвөл чихэр цоглуулдаг байхгүй юу. Тэг бид гурав нөгөө эмэгтэй юм болохоор гэдэг юм уу хамгийн түрүүл бидний чихэр дуусчихна. Тэгэл цагаасаар бүр өнгөрөөл нөгөө хээлтэй ингэнд явна гэдэг чинь бүр хавар ороо штэ тий алтан жимгэгч бүр 4 сарын дундаас өнгөрцөн байгаад манай нөгөө эрэгтэй дүү
хүүгийн чихрэл дуусаагүй байж. Тэгэл ууттай навчраад эхлээл бид хэдэд арай муугаас нь өгдөг байхгүй. Тэгээд сүүлдээ нөгөө чи явсаар гол хамгийн гоё чихрүүд нь дуусахтаа үлдээл тэгэл тэгдэг байсан. Тэгээд тэр юм хадгалах ухаан, арвижуулах ухаан энэ төр хүртэл дандаа тэр тоглоом, тэр багын тэр дадлаас ерөөсөө яг л тэр дадлаар явна шүү. Амьдрал дээр хэрэгэд хүртэл. Тэгэхээр чимгээгч чулуун тоглоомоор хэрхэн тоглодог вэ? Чулуун тоглоомоор зөндөл тоглосон да. Сургуульд ортлоо л ер нь би тоглосон. Тэр манай хойдол чинь 3 өндөр байдаг байсан байхгүй юу? Тэгээд өндөр хайрхан гэ бас нэрлэлгүй байсан юм аа. Манай тал нутагч нь бас өндөр уул гэж байхгүй шүү дээ. Тэгтэл тэр дундаа л яг бид нар манайхан хайрхан гэл тэгэл хар толгой гэж нэрлэж болдоггүй ингээл тэгдэг байсан. Тэгээд тэр 3 толгой дээр чинь очиад тоглолчихно. Тэгэл ээж тэр дороос дуутахаас нааш ер нь л баг бууж ирэхгүй шүү. Тэр 3 дугаар баригадын төв гэж манайд ойрхон байдаг байсан. Тэгэл баригадын төвөөс миний найзууд, миний үеийн хүүхдүүд түрээд ирэн тэгэл их хүүхэд уймулж л гэртээ тоглох дуртай байдагсан. Тэр ч утгаараа одоо манайд бас их хүн уймэн шүү. Сүглэгмагчийн чулуун гэргээд шүлгийг уншиж хахад танд бол яг одоо тоглоомоор тоглодог байсан тэр бууж гэнэ үү? Бууж гэнэ. Буулгүй яах вэ? Одоо ястаа тэр шүлэг байна тийм ээ. Гой шүлэг байна. Би өмнө сонсож байгаагүй юм байна. Тэгээ одоо сая сонслоод айгүй гоё шүлэг байна. Яг бодит амьдралаар сэтүүлсэн. За тэгээд одоо та нарын үед бол тийм ээ. Радиогоор л одоо мэдээллийг авдаг байсан. Тэгвэл одоо нийгэмд бол одоо цахим ертөнц байна, радио, зурагт, олон нийтийн мэдээлэл хэрэгсүүд бол одоо ерөөсө төрөл бүрээр байна тийм ээ. Тэгэхэд та нарын үеийнхэн шиг тэгж мэдээллийг бас олж аваад байхгүй байх шиг санагдаад байдیں۔ Энэ талаар тэр үед чинь радиогоор л ер нь мэдээлэл авна шүү дээ. Бараг сонинч захиалдаг айл гэж байсан юм уу? Бодвол үнээсээ айл болгонд ирдэг байсан баха. Тэгээд хамгийн гол нь тэр радиог сонсоод одоо бол ингээд хитрхи их мэдээлэлжээд гэдэг юм уу? Хитрхи их бүх суугаар мэдээлэл гар утсан хүртэл амар заяа үзүүлэхгүй байнга цаг мөч болгонд мэдээлэл ирчихэж шít. Тэр хүний юунд бас нөлөөлөд байх шиг. Хүний энэ зан төрх, хүний ой тогтоолт, хүний яриа өөрөө яарав сандруу байхад мөртлөө нөлөөлөд байгаа юм шиг. Тэгээ тэр радиогоор бүх төрлийн мэдээлэл авна тийм ээ алтан чимэг чи өглөөний айл гэдэг чи өглөө босоход радиол дуурж байна. Орой унтахад радиог ялангуяа бид нар нөгөө үлгэрийн эрт унтдаг байсан юм шиг байна тий. Үлгэрийн цагийн хөгжим дугаараад үлгэр ярьж байтал үлгэр дуусна уу юу бид нар унтаал өгдөг байсан тийм байсан ш. Тэгээд тэр үеийн хүмүүс чинь радиогоор дуугаа сурна. Радиогоор тэр одоо тэр нам засгийн яриа тэр хийж байгаа юм тэр л нам засгийн одоо ингээл удирдагч дарга нарын бүгдийн нэрийн усыг мэднэ. Тэр дарга ингэж ярьлаа, энэ дарга ингэж ярьлаа. Манай авч бас намын гишүүн байсан. Тэгэл тэд нар тэгж ярина. Тэр хүмүүсийн ой ухаан үнэхээр өөр байж. Тэгэл тэр намын төдгөр хуралдана. Тэр намын хурлын материалыг хүртэл ямар их уншаад л нэгэндээ яриад тех хэстэй байна, ингэх хэстэй гэж нь одоо тэг гэж хуулах сурталчилгааг бол ерөөсөө байнга ингэж тэр бүх радиогоор л хийдэг байсан шүү дээ. Тэгэл радиогоор чинь дуугаа сурна. Айл болгонд гой дууны дэвтэр байна. Тэр дуугаа бичиж аваад нэгэндээ зааж өгөөл нэг нь сураал нөгөөгөөсөө нөгөө нь сураал тэгээд тэр Монгол хүний зан чанарт их нөлөөлдөг байсан. Нэг гэрт ингээл цуглаал өө шин дуу гарцсан гэж хэлвэ шүү. Тэрийг бичиж авъя. Өстой гоё дуу ярьдаг байсан гэж ярьдیں۔ Нэг шин дуу дуулахад тэр цугаараа тэрийг сурна гээл ингээл. Гэхдээ тэр хүмүүсийн одоо бол тэггүй шүү дээ. Нэгэнтэйгээ удаахаа ярих цаг байхгүй л бараг тийм байгаа юм. Тэр ч одоо хичээл зүтгэл шүү дээ, тийм ээ. Хичээл зүтгэл тий. Хичээл зүтгэлээс гадна тэр хүмүүс их гоё уужуу тайван байгаагийн их шүү дээ тэр чинь тий. Амгалан дүлгүүн байгаагийн их тийм. Одоо чи нэг л их яарсан, хөмсгөн зангидсан, давчицсан тийм л минь тагас мэдээл явдаг л тийм л болсоод байна шүү дээ тий. Таны үед одоо тухайн үед ямар дуунууд дэлгэрч вэ? Хөхт айлмбэн тэр. Бидний үед одоо хөхт айлмбэн тэрлэг сэхс цагаан богд хүүгийн эцэгт бичсэн захидал тэр үе хамгийн алдартай шүлгнүүдийг бас их цээжилж хүмүүс ер нь их уншдаг байсан. Зүгээр л цээжлэл уншдаг байгаа шүү дээ тэр үдэнд болсоо тий. Тэр ч одоо тэр шүлгнүүд чинь маш их урт шүлгнүүд шүү дээ тийм ээ. Одоо л бичгийн цаасны нүрээр л 3 4 хуудас шүлгнүүд шүү дээ тийм ээ. Манай ээж аав үеийн улсууд чинь тэр хүмүүсийн ой ухаан гэдэг тийм нэгнээсээ сураал сонсоол мэдэж ш тэр чинь ном уншаа сууж явах зав байхгүй шүү дээ энэ чинь тий. Үнэхээр сайхан цаг үе байжээ тэр үйл. Сайхан цаг үе байсан, сайхан цаг үе байсан. Монгол ардын зүр цэцүүгийн талаар та хоёрын бодол одоо ямар бодолтой байдаг вэ? Монгол ардын зүр цэцүүг гэдэг нь ямар утга учиртай юм болоо? Монголчууд чи ер нь л ярьж байгаа нь л шүлгээр ярина шүү дээ. Мэдгүй манай эмээ ээж бол одоо он мэддэггүй хүн байхгүй юу? Бүх хүүхд эмээгийн юм ярина гэдэг бол хүүднэрийнх нь он тоолол гэдэг бид нар шаалж штэ тэгж ярина. Юу гэхээр
энэ цэдэн балыг зэрэгт явдаг жил, дамдын сүрэнгийн гэр барьдаг жил, цагаан хүүг хойшоо явдаг жил энэ төр тэгж ярьдаг байхгүй. Тэгээ тэр нь их гоё эмээд бол ерөөсөн мартагдчихгүй үйл явдлаа тэр л байгаа шүү дээ. Хэдэн хүүднэр 8 хүүдэн хүн. Тэгээ ганц охинтой 8 хүүдэн. Тэр хэдэн хүүдэр найс цаашаа явах тэрнэр гэрлэх бараалах тэр л одоо эмээгийн гол он тоолол байна шүү дээ. Дандаа тэгж ярина. Тэгсэн мөртлөнгөө манай ээж ерөөсө бүх юмыг ерөөсө цохиод авах шиг дандаа шүлгэлж хэлнэ. Тэр чи тэр хүмүүсийн ерөөсө төрмөл юм нь тэр байхгүй. Одоо жишээлбэл монголчууд ингээл нүдэндээ галтай нүүрэндээ цогтой гэж тэгж ярьдаг тий. Тэгэхээр тэр үг чинь Монголын нус тавчаа дотор байж байгаа шүү дээ. Эртний баатарлаг төлөв дотор хаан Чингил Баатар дотор тэгээ явж байгаа байхгүй. А гэтэл хүн ахтай дээл захтай гэж Монгол үг байж гэн зөөр одоо захын хүүхдэд л тэгж хэлж яадаг хүн ахтай дээл захтай гэд. Тэр үг Монголын нус тавчаа дотор байна шүү дээ. 13 дугаар зууны Монголын нус тавчаа дотор хүн ахт сайн буюу дээл захт сайн буюу гэдэг бодончрыг салж нөхөд тэгж хэлж шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс номоос юм уу төрмөл юмнаас олоод авцсан тэр ой ухаанаар биш яг өөрсдийнх нь аж амьдралаас гарч ирсэн тэр аж төрхлийнх нь бисов тэр үр хүүхэдтэй захиж хэлж байгаа тэр үг тэр юм л биднэрт зүйрч зүг бол гэдэг тусгай юм болоод ирчихэж байгаа хгүй юу. Тэр бол яг өндөө бол тэр ээж нарын эмээ нарын аавын хэлжил байдаг тэр үгнүүд байгаа. Би бол тэгж боддог шүү дээ. Тэгэхээр тэр зүйрч зүг гэдэг бол магадгүй Монголоос өөр ард түмэнд нэг их байгаа юу үгүй юу те. Зэмлэгтэй зэмлүүл сайшаалгахтаа сайшаалгаж сонсдог үгнүүд л ерөөсөө маш их гүн ухааны тийм. Одоо тэгэл дээрээс нь тэр хүүхдээ загнахад нэг ширхэг хараал нэг ширхэг одоо ингээ шүмжилсэн тэрний муу мухайг дуудсан нэг тийм үг хэлэхгүй шүү дээ. Тэр нэг зүйрч зүг үг хэлчихдээ тэгэл гойгүй байж тогшрээ гээл үг хэлчихдээ энэ одоо хэрэг мэдэхгүй байж ингээл яадгийн нэг их тийм бардам түргэн зан гаргаал дээгүр зан гаргаал явдаг хүний гойгүй байж тогшрээ гээл хэлчихэд үгүй тэр гойгүй тогшрээ тэмээ чинь гоётой л байх хэвээр үстэй энэ чинь тийм ээ. Тэгтэл гоёгүй тэмээ тугшрээ байна гэдэг юм орчлонд байхгүй шүү дээ. Тэр чинь тугшрээ тэмээ гэдэг бол гоён дүүрэн сайхан тарган л байж тугшрээ. Тэгэл хэлчихдээ тэр ерөөсөө тэгэл насан туршид нь мартагдахгүй яваханд наадагдал явчихж байгаа байхгүй. Саяхан 2 жилийн өмнө хэдэн найз нараас асуулаа л да. Морти хишиг явганд гэсэн зүүрц зүг ямар утга учиртай үг вэ гэсэн чинь л одоо тайлбарж мэдэх хүн байдгүй. Аа. Тэгэхээр л манай Монгол ардын зүүрц зүг одоо орхигдоод мартагдаад байна л гэсэн агуулга энэ дээр гарч ирээд байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр энийг цаашаа түгээн дэлгэрүүлэх одоо сургалтын системнээс гадна өөр ямар арга зам байна гэж боддог вэ та? Гэхдээ энэ хүнд чи ер нь химиг ингээл заагаал одоо хичээл хөтөлбөр болгоол ингээл явахаар ер нь ингээл устж байгаа юм гэдэг чил нэг тийм үзүүлэх сургууль үзүүлэн болчтой юм биш үү те. Одоо ингээл хүмүүс жишээлбэл нэг үе бол ингээл бараг Монгол хувцас өмсдөг хүн байхгүй. Тэгэл нэг ямар нэгэн үзүүлэх юм болохоор л хадаг бараал Монгол дээл өмсөөл нэг эмэгтэй ингээл очдөг ч юм уу. Эн чинь л ер нь устж байгаа гişэн шүү дээ. Гэтэл одоо харьцангуй эргээд сэргэгцэн те. Хүмүүс цагаасаар болоход ямар сайхан Монгол дээл өмсдөг болсон байна уу те. Зүгээр одоо өвөл ингээд гадаа гудамд явж хаад ямар сайхан өстэй торгон дээл өмсөд явцгааддаг болсон байна. Эн чинь өөр болсон шүү. Тэр хүнд ингээд 1000 заагаад хэлээд ягшуулаад байх бол биш юм шиг. Харин ингээд өөрсдөө биеэр үлгэрдэг тийм алтан чимэг хичээд одоо сайхан манай нутагт бол тэгдэг шүү дээ. Хүнд ингээд сайхан дээл хувцас өмсдөг хүнийг тэр хүн суудал зөвхтөн хүн явдал зөвхтөн хүн энэ төр гэл тэгж хэлдэг. Тэр чинь нэг тэр хүний дээл малгайг магтаад байгаа даа биш те. Тэгэл хэлчихлээр тэр чи их сайхан юм байгаа юм биш үү? Би тэрийг нэг дөөрөөгаад ингэчих юм байна. Энэ чи нэг ийм би чинь ядаж настай хүн дээр очихдоо нэг ингэр хөтөн дээл өмсөд очих хэрэгтэй юм байна гэж бодоол ингээл хүн сурталтанд суучж штэ. Тэрнээс биш тэрийг ингээл чи тех ёстой гэж 1000 заагаад маргааш өглөө босоод дараагийн мэдээлэл орж ирээд мартчихад байна штэ. Тэр зүгээр бид нар аж амьдралаараа болж өгвөл өөрсдөө л үлгэрлээл харуулж л яхад тэгэл тэр дараагийн үе хүмүүс бол ингээл энийг сайхан юм аа нэр ингэ явж ямаар юм байна гэж хүн бодох нь шүү дээ. Тэгэхээр Монгол ардын зүүрц зүгийг одоо би бол хувьдаа ингэж бодож байгаа. Олон нийтийн мэдээлэл хэрэгслэр түлхүү тийм ээ. Ярьж хэлж байдаг. Тэгвэл бас хүмүүс илүү хурдан хүрэх юм болов уу гэж ойлгоод байгаа. Олцоо арилжааны телевиз байдаг үүтэй ч холбоотой юм уу тий. Тэгэл нэг тийм хүн их үзэх, хүний анхаарал татах нэг тийм одоо сенсац маягийн юм уу тийм юм л их хошуураад байна шүү дээ тий. Тех тусмал энэ нийгэм улам давчи болоод энэ хүмүүсийн дотор ой сэтгэл улам давчи болоод давчтаал нэг хүн зөрж өнгөрөөл хажуугаар нь шүрхэхэд л хараалын үг хэлчих гээл ингээл улам давчуу бачуу сандруу твдүү тий. Тэгэл нэг тийм амиа хичээсэн тийм болоод байгаа байхгүй. Тэр телевизээр гарч байгаа нэвтрүүлэг хүртэл хүнийг ингээл өөрийн ирэхгүй ингээл хараал суумаар тайвширмаар нэг тийм юм бодмоор ухаарлаг өмөр тийм байгаа байхгүй тий. Цаг минут тутамд биш ч гэсэн тэрийг
тийм юмар агуулган л тийм баймаар байгаа байхгүй юу. Тэрийг монгол хүмүүс л тэгж өөдөн татаж додомдож явахгүй бол тэрний төлөө өндөр хөгжилтэйгээд Японоос анхаарал тавихгүй, өндөр хөгжилтэйгээд Америк анхаарал тавихгүй шүү дээ. Тэрийг монголчууд бид нар өөрсдөө л анхаарч тэрийг авч явна шүү дээ, тий. Тэгэхээр чимгээ өгч бас энэ Монгол ардын зүрц зүгээр хэр зэмлүүлж, хэр магтуулж байваа. Ээж аав ер нь бага байхад бидний бага байхад дан зүрцсэн үг тэгэл юу үлгэр их ярьж өгдөг байлаа. Тий. Зүрцсэн үгийг их хэлдэг байсан. Манай аавын хамаат нэг эмээ маань байдаг байсан. Манай тайл байдаг байсан. Тэр хөвшин бол ханд гэдэг хөвшин. Тэр хөвшин бол ер нь байнга л зүрцсэн үг хэлэн шүү. Тий. Тэгээд одоо ч бид нэр тэгж хэлэхээ баг болчих штэ. Ерөөсөө Зүрц зүгээр одоо үр хөвгтө хүмүүжүүлж байгаа айл өрх хэрэн хооруулж байгаа шүү. Тэгээ дээрэс нь нөгөө үлгэр ярьж өгдөг аав ээжийг бас хооруулж байгаа шүү. Өнөө л цаг хугацаанд давчуу байгаа нөгөө л одоо давчидаж яваал унаа машинтаа чихэлдээл давчидаж замдаа төвжирж яваал ирээл ирэхэд нь нэг хагас юу хоол идэл тэгэл унтах болдог. Тэгээд маргааш өглөө тэр хүүхэд айгүй 6 цагт 6:30-д татуулж усаал нэг цэцэрлэгэр үе мөчрэл явдаг тийм болсон биз дээ. Тэр би нэг л юмд имзэглээд идэгэн тэр өглөө 6:30-д босоод тэр нойрмог хүүхдийг орилуулаад цэцэрлэг рүү чирээ явж байна. Орой хараа бүрийгээр авчираад л унт тэгэл унтуулчихж байна. Гэхдээ тэр ер нь тэр цэцэрлэгийн багш долгормагийн хүүхэд юм уу? Одоо манай хүүхэд юм уу? Мэдхээ болохоор тийм болж штэ. Тэр энэ цаг үед л ингээл нэг амьдрал тэгэл хүмүүсийн амьдрал нэг тогтчихосаа тий. Тэгэх юм бол бидний нэг амьдрал тогтоод нэг сайхан болчих юм бол хүн өрөөгдөө өрөөл өсгөж хүмүүжүүлэхийг бодно шүү дээ. Өрөөл өсгөж хүмүүжүүлж гэрт хүмүүжүүлж байгаа хүн тэртээ тэргүүл тэр зүгийг тэр хүүхэд сонсож унж шүү дээ. Болдоггүй бороо үгэн гэл гой үлгэрүүд зөндөө байдаг шүү тийм ээ. Би нэг булан мулангийн их муухай гаргаж явах шиг өнөө олдон чим ихчээ. зүгээр гачил юм боллоо мэдгүй. Тэгээ одоо ямар ч юм болох хаа хийж байгаа юм чинь тийм ээ. Дараагийн өнгөт нь нөгөө засагдаад оёгдоод явчихна үстэй. Хэдийн энэ одоо дутууч гэсэн их гоё юм шүү. Гоё харагдаж шүү. Манай үзэгчд бас энийг энэ голын хээ оёгдоод ирэхээр энэ их голын хээ оёгдоод ирэхээр бүр гоё болно тий. Тэгээд энэ чинь нөгөө загсан нуруу хатгаж юу гин яа штэ тий. Битүүлдэг. Загсан нуруу хатгаж битүүлнэ штэ. Одоо энэ чинь бол торгоо сэмлэхгүйгээд ингээд яатсан байгаа хөвчсөн байгаа байхгүй. Тэгээ энэ чинь наалтын ягаад наагаад энэтрийн ингээд загсан нуруу хатгаад дотор оёод тэгээд энийг өрчин гоё хошмыг тавьж эмжин штэ тий. Тэгэхээр л одоо тэгэл их сүр ороод ирэх бах та. Тэгээ энэ голын хээ оёгдоод ирэхээр тий. Тий. Энэ нөгөө арай хялбар хээнүүд байгаа. Нөгөө сурж байгаа хүнд бол ер нь хялбар хээнээс эхлээл тэгэл юу хүнд хээнүүд нөгөө нэг нь одоо жишээлбэл байна. Энийхээ дээгүүр нь доогуур нь орох жишээтэй тий. Одоо энэ зөрсөн байлаа гэхэд тий нөгөө нэг одоо үлзийнхээ нугалж наахад нөгөө нэг дээгүүр нь сүлжээ доогуур нь дээгүүр нь оруулаад. Одоо ийм байна. Энийг бол одоо ингээд та нарын үед бол айл болгоныг эзэгт хийдэг байсан. Одоо энийг хийдэг хүн энэ хөөргөний дайлан чинь 50 эдэн сая төгрөг мөнгө хүрчээд байна шүү дээ. За их хүнтэй болсон гэсэн тий. Үнэтэй юм блэ тий. Тэгэхээр жижигхэн хөөргөний уутал зүү ороо суутал хүнтэй байна тий. Тэгэхээр энэ яа харахгүй ховордоод устаад байгаагийн л нэг илрэл дээ тийм ээ. Тэр байтугай би морь үнэлж байгааг ч гэсэн зөв гэж боддог. Дайлан байтугай өөрөг үнэлж байгаа, морь үнэлж байгаа. Үгүй яадгийн. Энэ угсаа эр хүний л нөгөө нэг гандраа гоё чимэглэл. Тэгээд тэр Монгол юм яг хөө тэр үн мөнгө яригдах нь жоохон хэцүү л байгаа хэл та. Хэцүү шттэ тэр чинь ер нь бол хэцүү. Гэхдээ тэр Монгол юмд мөнгө хаяж штэ. Зүгээр нэг одоо хүн болгоны унаад явдаг Toyota-гийн джипэнд мөнгө хаясангүй тэр хүн те. Сайхан азар үнэлж авч байна, сайхан үрээ хурдны морь үнэлж авч байна. Тэр бол зүгээр байж болох юм. Гэхдээ яг нөгөө машинаар зүү ороолоо гэдэг шиг би бас нэг жоохон юу юм үнсэрхэгч гэдэг юм уу, нутгахч гэдэг юм уу, нөгөө л хөдөөний тэр яг хүн болохоор ясмахандаа шингэсэн нэг үзэл байд юм л да. Тэр юу гэхээр зүгээр одоо нэг 200 саяар авсан худалдаж авсан хүний морь төрүүлээд ирэх зүгээр хоньныхоо билжирт малаа хариулаа явж байгаа залуу те адуугаа хариулаад үнэхээр тэр хөдөөхээр тэр Өмнөг аймгийн хамбогдсомд малаа хариулаа явж байгаа залуугийн морь төрүүлээд ирэх хоёр бол хүний энэ цуснд бол өөр шүү. Тэр бол өөр. Тэр зүгээр үнэлээд байгааг нь байгаа нь бол зөв юм. Тэр чинь Монгол юмны үн нэмэгдэж байна шүү дээ те.
яг амьдралынхын дадал хөвшил болох гэдэг юм уу? Яг тэрүүгээр мөн чанар болгож амьдрна гэдэг бол өөр шүү дээ. Одоо би 1000 мөнгөтэй болчоод сайхан хурдан морой худалдаж авчаад за би морой идэх хүн байна гэд. Тэгээд дахиад торгон дээл хүнээрээ аюулаад хүмүүс чинь өшөө үнтэй тэр чиний хэлж байгаа 50 сая хөөргөдөл аваад барьчин. За ингээд тэр бол орчин цаг их баян боллоо шүү дээ. Тэгээд тэр хүний морь төрүүлж ирээд төрж байгаа баяр баясал яг одоо малаа хариулаа явж байгаа малчин яндангуй хөвгтийн морь төрүүлээд ирэх юм уу тэмээ чи ургагийн морь төрүүлээд ирэх бол үнэхээр энэ бол их өөр ойлголт шүү. Тэгэл намар болохоор унагаан тамгалдаг айл байд. Энд чи дадал юм нь байж байгаа айл мөн чанар нь байгаа. Мөн чанар нь байгаа шүү. Мөн чанар байхгүй мянган юмыг бид нар 1000 хүн хэлж худалдаж аваад нэмэргүй. Яг энэ дайлан машинаар ойлоо гэдэгтэй л адилхан байдаг байхгүй. Тэгэхээр одоо зохиолч яруу найрагчны хувьд уран бүтээлдээ жишээлбэл одоо чулуун тоглоом гэж үлдээж байна тийм ээ. Энийг бүр яг ингээд цаашаа түгээн дэлгэрүүлэх талаас одоо ямар арга хэмжээ болд юм болоо. Одоо жишээ нь хошуу урлагийнхан бол тийм нэг юм ингээд ярина ш. Тэрийг хүмүүс даган дуурайдаг тэгж бижиг тэр жүжигчин тэгсэн байлээ ш. Тэгж хэлсэн гээл даган дуурайгаал хоорондоо тэрүүгээр яриад нь ш. Тэгвэл яг энэ ахуйн соёлыгоо бас олон түгээн дэлгэрүүлэх ямар арга хэмжээ байна? Энэ яг түгээн дэлгэрүүлнэ гэдэг Монгол соёл, Монгол урлаг одоо яруу найрагч гэсэн тий сонгодог юм байхгүй яг сонгодог утга гэдэг юм байдаг. Тэр сонгодог утга гэдэг юм хаана яригдаг? Сонгодог урлаг тэр гэж яриад байна л. Тэр чинь нөгөө нэг цаг хугацаа орон зай үйлдэлээрээ л одоо бүх шалгуурыг давж үлдээд сонгодог юм болж үлдэнэ гэдэг чинь. Яг энэтэй адилхан Монгол яруу найраг гэдгийг бид нар бичээл уншдаг хүрээ өнөөдөр 10 хүн уншиж байгаа хамаагүй маргааш 20 хүн уншиг нөгөөдөр 30 хүн уншиг энэ 3 сая хүн дотор 30 хүн бага юм шиг бодогдож явчих. Тэр яг төрмөл ахуй юм нь байж лээвэл Монгол яруу найраг дэлгэрнэ. Тэрнээс биш одоо ингээд 1000 тэрийг шоу болгож хийгээд дэлгэрүүлэх гэж төсөл хөтөлбөр бичиж одоо хэдин юу зарцуулаад тэр бол тэгж урлаг дэлгэрхгүй. Одоо манай 90-ад оны яруу найрагч гэсэн тийм шүү дээ. Яг нэг хоёр хэсэг хуваагддаг байхгүй. Нэг нь бол яг уламжилт яруу найраг, уламжилт Монгол сэтгэлгээний яруу найраг бичдэг нэг хэсэг. Нэг хэсэг нь бол нэлээд тийм гадны нөлөө орсон, Европын утга зохиолын нөлөө орсон. Манай ч утга зохиол өндөр боловсралтай ард юм шүү дээ. Европын утга зохиолын нөлөө орсон, жоохон тийм хэлбэрж чүтсэн тийм яруу найраг хоёр урсгал. Хоёулаа л аж төрөөд идэв. Тэгтэл тэрийг дэлгэрүүлнэ гэдэг утга нь бол ерөөсөө тэр юм. Тэр ард түмэн өөрийнхөө л сонсох юмыг сонсож, өөрийнхөө л өөртөө цээжиндээ наалдах юмыг нааж авч үлддэг учраас бид нар бичгээл мэдэх хэрэгтэй. Бичгээ алдаж болохгүй. Тэрийгэл бид нар үнэхээр Монгол яруу найраг бичиж явах юм бол Монгол хүний чихэнд дуртай ш дургүйж хүрж илээ. Тэрийг заавал хошин шог шиг орой болгон тавуулт хийгээд ах шаардлага байхгүй. Хошин шог гэдэг тэрийг муулж байгаа юм биш л дээ. Хэрэглээний урлаг, сонгодог урлаг гэдэг нь өөр л байна л та. За тэгээд бас манай нэвтрүүлгийн цаг бас өндөрлөх төгссөн байна. За тэрийн дайлан бас дайлан өгж байгаа бох тий. Хэдий бас актер яваагүй ч гэсэн дараачихаа бас нэвтрүүлэгт оролцох хүмүүсээр үргэлжлүүлээд хийгээд явах юм байна тий. Бас тийм үргэлжлүүлж нэг юу ай. За дараа нь дайлантай болчоод зөвлөгмөгчтэй алтан чимэг өгчтэй дуулгая. За тэгээд Арсантай авдар нэвтрүүлэг маань одоо Бог тааны ордон музейн хаан төлсийн өргөө гэж мэддэхтэй өргөнөөс одоо үзэгч та бүхэндээ хүрдэг байгаа. Энэ нэг гарын бэлэг авчирсан зүүнний хатгуур байгаа юм байна. Зүүнний хатгуур айлч хэрэгтэй энэ юунд студид хэрэгтэй гэж бодоод би одоо энэ за баярлалаа. За баярлалаа. Тийм биш дээ. Энэ нөгөө ингэж юу яаж гад ингэж хатгаж ойдаг. Ингэж хатгаж ойдаг юу вэ? Зүгээ ингэж хийчин зүгээр гэртээ зүгээ хатгаж юм байна тий. Манай нэг дүүгийн хүүхэд одоо 10 дахь ангийн хүүхэд байгаа. Надад анх хийж бэлгэлжсэн. За баярлалаа танд. Танд энэ бас л Монгол заншлын чухал юм байна да. Утас зүүнний хайрцаг зүү ингээд татгаад хийдэг. Тийм байсан шүү дээ. Ийм сайхан одоо зүү тогтоодог. Тий. Тэгээ утас зүүнний хайрцагны голд байж идэг. Юмыг одоо бэлгэлж яваад их баярлалаа. Утас зүүнний хайрцагны тухай бас миний нэр шүлэг байдсан шүү. Тэгээд алтан чимгээгчтэй энэ одоо уран ийм сайхан одоо цагт бас л улаан номонд орох хүн болцсон байж тээ та бол одоо зүү ороодаг хүн гэдэг чинь тэгээд ийм сайхан эртний үзүүлэг одоо багада ингээд жаахан мэдэж сурж исэн мөртлөнгөө бид нар чи бүр энэ гар өндөр эвлэхээ болчдөг юм байна штэ. Тэгээд тэр эртний гоё хяавгал зоёж бас л нэг өдрийг сайхан өнгөрөөлөө тэнтэй тэгээд энэ Монгол хаттын уруухан шингэсэн ийм гоё зүү орох гэдэг ийм гайхамшигтай үйлүүрээ хамт хэлцэж нэг өдрийг хамт
одоо хатан ухаан гаргаж хамт байсан таньда их баярлалаа алтан ширмэг гэгчтэй. Танд тэгээд энэ би нацагдоржийн шагнал авсан нүүдлгээд яруу найргийн ном танд бэлгэлж байна. За баярлалаа. Номын буян сургалтгүй. За тэгээд одоо энэ сайхан үйлчин гэгчтэй үүлэн нуран үгэн цэцэн байгаарэ гэж одоо ерөөё цаашлахын ажил хөдөлмөрт амжилт хүсье. Мөн одоо Сүглэгмаа гэгчтэй ажлын өндөр амжилт хүсье. Уран бүтээлийн мөн өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгээ одоо манай Арслан та өдөр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн дугаарт Нацагдоржийн шагналд зохиолч яруу найрагч Сүглэгмаа гэгч одоо Алтан чимэг гэгч маань хоёр маань оролцсон байгаа. Дараагийн дугаараар дахин уулзтлаа баяртай үзэгчтэй. Хадуухан одонтынхаа хойноороо дүрмийг хүчит мэдээд юу гэсэн